За та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. Энэ удаагийн бичлэгээр нэг сэдвийн хүрээнд иргэн хүний үүднээс өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр хийж байна. Тэгэхээр Монгол хүний дундаж наслалт үнэхээр хэцүү хүнд болж байна. Эрэгтэйч эмэгтэйч ялгаа байхгүй. 50 хүрэхгүй нас орж байна. Зарим нь дөнгөж 50 гараад нас орж байна. Энэ юунаас болж байна? Энэ нийгмийн, энэ амьдралын стресс, бухимдал, энэ хорт утаа олон хүчин зүйлээр шалтгаалж байна. Харамсалтай. Юу нөгөө тэтгэврийн нас тэтгэвэр авах боломжгүй болчиход байна. Гэтэл эрүүл мэндийн салбарын чиглэлийн хүмүүс, ерөн салбарын чиглэлийн хүмүүс аль болох өөрсдийнхээ хэмжээнд эрүүл амьдрах хэм маягийн талаар, дасгал хөдөлгөөний талаар, зөв хоолтын талаар зөвлөгөө мэдээллийг өгч харагддаг. Яг тэр хүмүүсийн хэлснээр өнөөдөр Монголын энэ орчин нөхцөлд тааруулж амьдралдаа хэвшмэл болгоно гэхэд бол боломжгүй болчихдог юм. Жан хөрсөн дээр буулгаад бодоод үзэхээр өнөөдөр тэр дасгал хөдөлгөөнийг фитнес дээр очиж хийгээ, тэр одоо нарийн хоолундаа идэж хэрэглээд өөргөө тайван байлгаал, орой эрт амраал, өглөө эрт босоод явна гэхэд бол өнөөдөр хэцүү шүү дээ. Монголчууд өнөөдөр орой унтахдаа, өглөө босохдоо мөнгө одож сэрж байна. Үр зээлэл бодож байна. Гарьяа мөнгө, гарьяа стресс. Гэртээч гаднаж ажил дээрч ялгаа байхгүй. Битүү стресс. За, энэ аль болгон муухай юмнаас өөрийгөө ангид байлгаад сайхан байлгая гэхэд бас л хэцүү болчихдог. Өнөөдөр монголчууд бид эрүүл мэндийн чиглэлээр өнөөдөр биедээ уртсан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна. Эрүүл мэндийн төлөө явж чадахгүй байна. Бүх юм төлбөртэй болж байна. Бүх юмд нь саад үзүүлж байна. Дээр дооргүй ялгаа байхгүй. Бүх юм мөнгө. Өнөөдөр мөнгөгүй бол ерөөсөө л үхэл гэсэн зүйлийг хэлж шít. Ер нь орой унтаад маргааш өглөө босох уу гэдэг хэцүү байна. Өчигдөрхөн саяхан энэ хүн чинь надтай уулзаад тавг сольсон зүгээр л байсан да. Яагаад өнгөрчөө гэж. Бидний амьдрал эргэн тойронд ийм зүйл зөндөө тохиолдож байгаа. Тэгэхээр миний энэ бичлэгийн гол зорилго ер нь яавал хэдүүлээ урт наслах уу, удаан сайхан амьдрах уу гэдэг талаар хэлэх гээд байна. Нэгдүгээрт аль болох орой эрт амрахыг бодох хэрэгтэй. Энэ сошиал хэрэглээнээс татгалзах, энэ нийгмийн болж өгөх байгаа зүйлс аль болох ч холхон байх. Өөргөө тайван стрессгүй байлгана гэдэг бол хамгийн чухал. Хоёрдугаарт нь тэр зөв одоо хоол гэхээс илүү хонсон хоолоо идэхгүйгээр за орой одоо тэр хэд байдгийн 19 цагаас хойш байдаг юм уу? Хоол айл бол махан тийм хүн төрлийн хоол идэхгүйгээр хоол хүнсээ тааруулаад за тэр дундуур нь витамин С-гээ уугаад, Д-гээ уугаад гэдэг юм уу? За мөн одоо тэр фитнесээр яваад завж хөлөө гаргаадах боломжгүй бол гэртээ ядаж өдөрт нэг гэрээсээ гарахтаа, ажилдаа явахдаа 20-30 минутыг өөртөө зарцуулцдаг. Байвал айхтар 100 наслахгүй маа гэж бодоход ядчил нэг тэтгэврийн насанд очиж болов гэж бодож байна. Тэрнээс биш яг энэ хүмүүсийн хилээд яриад байгаа шиг тэр болгоныг хөвшил олгоод явна гэхэд бол хэцүү. Өнөөдөр чинь олон нялх нойтон хүүхэдтэй амьдрал нь хүнд шөнийн цагаар ажилдаг олон хүмүүс байгаа шүү. Олон төрлийн ажил хийж байна. Тэгэл орой эрт унтаал, өглөө эрт босоод фитнесээр дасгал хийгээл нөгөө нарийн хоол ногоогоо идээл гоё инээгээл худлаа маск зүүгээл бис гоё турж шүү, би гоё эрүүл байна шүү. Хэцүү л байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг яаж хүлээж авах нь таны хувийн асуудал. Аль болох бид өөрсдөө
стресстүүлэхгүй, тайван тийм л байх хэрэгтэй.